би 8 нэрийн дэлгүүрүүдийн одоо нөгөө түүц болон 8 нэрийн дэлгүүрүүдийн хүмүүсийн эрхийн өмнөөс одоо бас ярих гэж байна. Одоо сая хотын дарга Нямбатарчин одоо 8 нэрийн тусгай зөвшөөрлийг бүгднгийн цуцлсан. Тэгээд цуцлаад одоо нөгөө эхнээс нь шинээр нь авна гэсэн айгүй олон тийм шалгуур үзүүлэлтүүд гаргаж ирээд үнийх нь дүнгийн одоо сая 500 мянга болтол нь ингээ нэмэгдүүлсэн байна. Үнэхээр бид нар ингээл одоо урд нь бол зүгээр ингээ бичиг цаастайгаа холбогдоод юмнуудаа авдаг байсан бол одоо нэг захим гэсэн нэг юу шилжсэн юм дээр гарчаал захим дээр одоочлол одоо камерын зөвшөөрөл дээрээс нь одоо нөгөө хүнс үдээж авах яам 3 яамны хамтарсан тушаалын дагуу бас ажлын байрных нь дүгнэлтийг бас шинээр авахлах юм шаардлагатай болсон байдаг. Тэгээд бид нар одоо 11 сарын 1-нд ингээд захимаар шилжүүлчихэд байхад одоо өнөөдөр сар гарan болчиход байхад үнэхээр тэр асуудлууд бол шийдэгдэггүй ирдэггүй. Тэгэхээр бид нэр үнэхээр одоочлол одоо энэ Монгол Ардын намын энэ Нямбатар одоо хотын даргын сонгуулийнхын төсвийг та нар тусгай зөвшөөрлийнх нь одоо энэ олон 8 нэрийн дэлгүүрүүд энэ түүцнүүдийг ингэж цуцласнараа одоо та нарт одоо тийм одоо хэрэгтэй байдаг юм уу? Тэр сая 500 мянган төгрөгийг авч ингэж өнөөдөр шинэ одоо бүгднгийн цуцлаад авах гээд байгаа юм бол та нар гуйгаад биднээс авчих л да. Сая 500 мянган төгрөгөө өгөөд та нар ингээд дараагийнхаа асуудлыг хийж болно гэх. Өнөөдрийн хүртэл энэ тусгай зөвшөөрөлт одоо гарч ирэх юм уу үгүй юм уу бид нар цаашдаа үйл ажиллагаагаа явуулах юм уу? Одоо энэ CUG 25-2-оос болоод маш олон 8 нэрийн дэлгүүрүүд одоо татан буутчих. Өнөөдөр Монгол улсынхаа одоо бид нар өөртөө ажил олгогч энэ 8 нэрийн дэлгүүрүүдийн ардтал 5-6 ам бүл ингээд тижээгдэж байна. Энэ 13 мянган 8 нэрийн болон түүц эрхлэгчдийн өмнөөс би одоо ингээд дуурмаар байна. Нөгөө хэдтэйгээ ингээд хамтарч дуурыг гэхээр Нямбатараас дүүргээсээ ингээд айсан хүмүүс хотын дарганараас хідүүл яхаар за яг чимээгүй ээжтэл бидний тусгай зөвшөөрлийг одоо юу яачих бах сунгаад өгчих бах. Бид нар энэ дээр ингээд хилээд дуурах юм бол бид нар одоо бас өөрснөө хохирох гээд байна гэд маш олон одоо бизнес эрхлэгчид 8 нэрийн тусгай зөвшөөрөл 8 нэрийн дэлгүүр эрхлэгчид түүцнүүдийн одоо хүмүүсийн одоо амийг нь боомлоод байна. Энэ дээр бид нар эрхийн эдэлмээр байна. Энэ талбай дээр ирж 8 нэрийн тусгай зөвшөөрөл 8 нэрийн дэлгүүрийн эрхлэгч нар түүцний эрхлэгч нар жижиг дуранд бизнес эрхлэгч нар та нар энд ирээд бас нэг үгээ хэлэх эрхийн өнөөдөр идлээч. Өнөөдөр бидний үг хэлэх эрхийнхээ өдөр би бүр хаавага баян шунаас ирж би бүр энд үг хэлхийн төлөө ирж байна. Тэгэхээр хотын даргад бас үг даймаар байна. Үнэхээр энэ олон гэр бүлийн бид нар өөрсөндөө ажил олгогч нар та нарт одоо татвар татаасаа өгж байгаа. Тэгчээд одоо бидний энэ үгийг битгий боомлоод байгаа чи бид нар тайван ажиллаа хиймээр байна. Цаашдаа бидний одоо үг хэлэх ажил төрлөө чөлөөтэй хийх тал дээр бас анхаарч үзээч гэж хэлэх гэсэн. Юу юм бэ?